Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нүд. 9-р хэсэг. Амрын дайснаа дарахаар илгээсэн төмөн хэрэг эрчүүдийг хөдлөх газаргүй болтол ээрж зовоож. Арын машинд үлдсэн эрчүүд цөм нүдэн өвдөл зөвлөлтөд нугуулж хаад муухай хашгирч газар тэмтэр мөлхөж баг. Харин жолоо барьж байсан машиныхан аралуу гүйсээр том мон авч хэрээнүүдийг нэг нэгээр нь зохин унгааж байлаа. Гэтэл нэг хэрэг толгой дээр нь суужгаад зулааг нь тоншоод байж. Нөгөөр гартан барьсан мунаран тэр хэрэг хөөх эсвөгөөс зохин унгах гэж гаран хүчтэн савахтан өнөө мунаа дагзан дээр нь чангахан буулгаж аваад газарт нүрээрэн унан татагнаж гарлаа. Өрөөснүүдийн тоншуулж хаад тосч суусан сорвт хоолой мэдэн хашгирч байх нь хавьорын хамаг улсад дуулдана. Амрын өмнө хар салхи шиг хуйлран байсан хэрэг хаашаа чим алга болчихсны дараа залуугийн хоёр өвдөг чичрэн газар сөхрөн унаад ирэв. Эрхэд түүнийг тосон авч арай гэж өргөсөөр гэртэн орж ирэхэд залуугийн хоёр нүд урд байснаас ч илүү цайсан үзэгдэнэ. Олон жил номыг нь уншиж хооронд нь ялгахын аргагүй өвчнүүдийг хүртэл төвөггүй уншилчихдаг байсан эмчийн мэдлэг энэ удаад хүрдсэнгүй. Толгойг нь өргөн бүлийн ус амруу нойртуулахад амар түүнийг нь түлхжээ. Харин оронд нь сүүх үсв. Эрхээ амрыг сүүнээс балгах нь гэж бодоод аманд нь мөн ойртуулвал тэр сүүнд гараа нь дүрж норгоод төвгээр нь хоёр нүдэн арчив. Бөөгнөрсөн их хэрэг алга болж энэ үед арын хоёр машинд суусан эрчүүд цөм энд тэндгүй дээш доош харан хэвдэнэ. Сорвт очиж нэг нэгээр нь хадгаж бүр өшөглөж үзвч тэдний хинэн ч хөдөлсөнгүй. Тэр хөмхийг нь зууж хүрмнийхэн захыг зад татан урж аваад өрөөс нь нүдэн бон зам руу буцсан алхлаа. Гэрт нь бөөн хар хэрэг орж ирээд сүйдлэг шагаж байсан нь гэнт намдав. Өнөөхөр уужсан алдан аягтай цайгаан ширээтэн хамт хөмөрч хаяжгаад хажууханд нь унсан гаансан авч газар тогшлоо. Ингэхтэн нүдэн ониилгож яасан их идвэ чи. Хэрэг юухан ихнэр хэр удаан торгоох их чинь харамц. Насаараа надаас нуугдаж амьдрах гээ юм биз дээ. Наартад чи нэг л өдөр над дээр өөрөө гүгээд ирэнтэй гайгүй. Гэж шүдэн хаврын өглөөд эхнэрийн чанга дуудан загнаж гарав. Эхнэр нь чи яаран гүйж гараад хоосон далны яс авч ирснийг тэр дор нь шатааж харлаа. Далны голд гарсан том хар нүхийг удтал харж сууснаа. Баг нь гансан байртай өрөөс нь жавжаан өргөн ёжтой наргагүй инээмсэглэж хамгаалга эрдэнтэй болж халуун амиаж өгөх юм байгаа. Ханил суухыг чи мэд халуун цусыг нь юу илэх юм би мэдээ гэд ганцаараа хөхөрч гарлаа. Амар саяныг дээрдэж өндөх гэхэд эрхээ түүнийг бузан хэвдүүлв. Амарч зөрүүдэлж ингээд хэвдээд өж болохгүй гэхэд эрхээ хэвтвэл яана гэж ингээд чи яасна мэдхүү түрүү юу болсон юм бэ? Юун бахан хэрэг шувуу цуглаад гэж хэлэхэд түүний нүдэнд айдас хурсан байхыг олж үзв. Амра юу ч бишэлгээд бодчих айх хэрэггүй. Би яаж тэгж бодох юм бэ? Надаас үр хинч байсан гайхахаар бүр айхаар байлаа. Би ч гэсэн айсан. Гэж саяныг үнэн хэлв. Амра хэрээнүүд яагчгүй. Би хэрээнүүдээс айгаагүй. Би чамайг өгчлээ л гэж бодсон. Хэрв чамайг өгчихвэл би 1000 сан амж байгаад аварч чадахгүй юм байна. Амра яг юу болоод байгааг надад хэлээч тий. Чи мэдэх хэрэггүй. Яагаад чи мэдлээгээд сайн юм лав болохгүй. Гээд залуу дохой тулан босоод галын өрөө тийш алхав. Чиний нүдтэй холбоотой юм уу? Чиний нүд яаж гисэн юм? Гэхийг сонссон залуу тэр дорон цогтулсав. Би чамайг анхаарал нүдийг чинь гайхаж ирсэн юм.
Ийм өнгөтэй нүдтэй хүнд би урд хизээч таарж байгаагүй. Дөрөв чамайг унахад чиний нүдний өнгө бүр цайраад хүүхэн хараа нүртэл ялгарахгүй цагаан болчихсон байсан. Би чамайг таталт өглөөл гэж утсан. Сайн харах тусам чиний хүүхэн хараа өөрөө цайжсан байсан. Эрхэ, чи цаашдаа надтай хамтвэ гэж бодож гин үү? Тийм. Бүр сүүлийн мөч хүртлээ би чамтай хамт баймаар байна. Тэгвэл миний нүдний тухай цаашид болж мэдэх зүйлсийн тухайч тэр надаас битгий асуугаарай. Гээд гэрээс гарав. Эрхэ хариултгүй төмөн асуулттайхан хамт гоцорлоо. Амар бөөн дуу шуунаар сэрв. Гэрт нь хүн иржээ. Эрхэ түүнээс эртлэн босож өглөөний цай бэлдэж байхад ирсэн гинтийн зочин бетон дүүрэн тараг жаахан нэрмэл хийгээд бас бус цагаан эдээ авчирсан нэг бүрчлэн задалж түүнийг нь харж зогссон эрхэ хачин их баярлаж байх юм гин. Эрхэ ястаа их баярлаа. Яана та хамаг цагаан эдээ юухан ихний өгчөж байгаа юм шиг үстэй. Үгүй юу гэж дээ. Чамд өдийг өгсөн гэвэл надад төчнөө бэ л гэсэн үг. Хөөхэ санаа зовлгүй аав. Манай Ёсвэнта нүүгээд ирсэн айлд идэ будаа барьж тосч очдөг сайн заншлаа бодоод сайхан цайлаарай. Гэх Настаев тэр эмэгтэн намуухан дууг сонссон амар зочин тийш харлаа. Буурал толгойтой үсээ саата ирэн алчуураар боож ногоон дээлэн дээр зүүсэн нэмгэн хормогчны ингэр хормойн сүү цагаан эдээгэр халдардсан. Нүдэнд дулаахан нэгэн байв. Сүү барьж ирсэн сэтгэлэн цагаан юм хэмээн бодоод орон дээрэн өндийн сууна. Амар тийш төрүүлэн гар сунгаж танилцахад түүний гар яагаад ч юм малх уу сүү сайлтай орооцолддог хүнийг гэхэд огт дэвдрээгүй хийгээд цүн гарынхын жигчи хурууны тал нь байсангүй. Амар гар барилгүй толгой дохиж мэдлээд нүүр гараан угаахаар болсов. Энэ хооронд ирэхээ зочин тон цай барилаа. Нилээн хэрэг дуртай байрын амвгаа. Ингээд танаа нөхөр ёстой дуушуу муутай хүн юм аа. Өө харин тийм. Дээрээс нь дөнгөж сэрсэн болохоор тэгсэн байх. Гэхдээ та эвгүүцэх хэрэггүй шүү. Угаасаа л ийм хүн. Ажаан живгүү цэцэвүүцсэн байхгүй л дээ. Гэхдээ танаа хүний нүд ёстой ховор нандин өнгөтэй юм аа. Гэхэд ирэхээ зочин харав. Авга бие засгаар гарсан амрын араас нүд салгалгүй харанган цайгаан ойжлно. Эрх юу гэж худал хэлэхээ мэдэхгүй байсан гинт нэгийг сэтгэв. Хүүхэд байхад нүдэнд нь цагаан унчихсан гэдэг юм. Гэхдээ харах тал дээр асуудалгүй. Санснаас та хоёр манайхаар нэг ороод гараарай. Өнөөрөө энэ тосгоных нь хурал хийх юм. Саяхан наашаа ирдэг шорон зам дээр 3 машин онголдоод баахан хүн өнгөрч гисэн юм гинлээ. Өнөөх дээр нь хэрэг зоолоод ёстой нүд хальтрам аимшигтай байсан гэдэг. Тэгээд бөөн цагдаа сэргийлэх бололгүй яах вэ? Өнөөдөр тэрний тухай хэлцэх юм гин. Нэгэнд нүгэд ирсэн нэг бол болоод амьдарч байгаагийн хувьд иймэрхүү юмд оролцоор хайх. За, ачаан ингээд явъя. Нөгөө хэдэн үнэ малаа шовдорчхад тугалнуудаа нааш цааш гэхгүй болгооргүй. Гээсээр маажигнан гараад явчихв. Авга гэрээс нь гарч явахдаа зэрэгцсэн амар өөдөөс нь гараад ирэв. Амар түүн рүү аль бол харахгүй хичээн дэрэгдүр нөнгөрөх гэхэд авга цаахан нүдтэй хүү юм гэж шивнээд намхан хашааны үүдээр гарч явлаа. Эрхээ ширээ засна. Авгаан өгсөн цагаан эдэг өрж өөрийн хийсэн хэдэн бин дээр нь дүрхэж амрын амар зүглүүлв. Хана амаа ангайта гэхэд амар ангайсангүй. Амар байдгарын хөмсгөн зангидж ирэх. Цаашдаа юм гинтийн зочин гэртээ оруулмааргүй байна. Яасан юм? Сайн санаад ирсэн хүнийг яаж үүднээсээ буцаах юм бэ? Чи сайн муу сансныг нь яаж мэдж байгаа юм? Яавч сайн юм биш. Амраа чи харал та хөөрхи өөрөө ч сайн алхаж чадахгүй гэж ийм их цагаан эдээ тараг юугийнхэн аваад ирсэн байхад муухан гэж юу?
Чи хаяа хэтэрхий найрсаг илхэмсүү байх юм. Эн чинь тийм ч сайн зүйл биш шүү. Гэгийг сонссон бүсгүй нүдэнд нулимс цэйлэгний чи дандаа л ингэдэг. Чамд миний юу ч таалагддаггүй. Тэгтэл би чамд бүх зүрх сэтгэлээ дэлгэж зориулж байна. Энэ нь чамд дандаа хангалтгүй байдаг үсттэй. Яавал би чамд таалагдах юм? Яавал сэтгэл чинь ханах юм хэлээд өг. Бүсгүй уйлан хашгирч эхлэхэд амар босч хөрмөн өмсөн гараад явчихав. Ширхэг бүрийг нь сэтгэлийн шингэн хайрч бэлтгэсэн ширээдүүрэн өглөөний цай нүүрээ даран уйлж сууга бүсгүн өмнө хөрж байлаа. Амар гэрээсэн гаран хойд талын их ой мод руу ороод явчихав. Тэр модон дундуур гайлж амжаагүй цас түүчин алхаж явахдаа эрхэгийн тухай, энэ тавилангийнхаа тухай хийгээд саяхан болсон явдлын тухай эргэцүүлнэ. Зүгтхаа хөрвөл ганцаараа зүгтх байж. Хүний сайхан өхний хэр хөдөө дагуулж ирчихэд ингээд загнаж зандраа байвал хин дуртай байх вүлээ. Гэхдээ би өөрийг нь хамгаалахыг хичээж байна штэ. Би чамайг хамгаалж яах гэвэл намайг асуултаар болж амийг минь асууна. Эргээд бүх хүн нэг л чигтгч юм билүү? Мэдлээ гэхэд түүний санаа нь улам зовж бид бүр аюулд орж мэднэ. Тэгэхээр мэдэхгүй байсан дээр. Хүн ерөн зарим зүйлсийг мэдэхгүй байсан дээр. Харахгүй ч байсан дээр. Хэмээн бодсоор алхах юм. Зүүдлээрээ гүнж зэрэг зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.